Ходоод өвдөхөөр юм идээд намдаж байна уу? Тэр бол асуудал шийдэгдсэний шинж биш. Ходоод хямарна, жаахан юм итгэр хөнгөрнө. Хэсэг хугацааны дараа дахиад эхэлнэ. Ингэж явсаар өвдөхөөс өмнө урдчлаад иддэг зуршилтай болчихдог. Үүний цаад шалтгаан нь юу вэ? Таны ходоодны хамгаалагч сулгарчээ гэсэн үг. Хоол орж ирээд 10-аас 30 минутын дотор ходоодны хүчлэлэг байдал буурч, хэдийнэ цочирсон састад хүчил хүрэх нөлөө нь хэсэг хугацаанд багасдаг. Тиймээс зөөр намдсан мэт санагдана. Идэхээр хөнгөрдөг өвгөт нь 12 хуруугдас орчмын салстын гэмтэл шахлааны үед илүү түгээмэл ажиглагддаг. Харин гэмтэл ходоодны их биед байрлуул эсэргээрээ хоол идсэний дараа зөөр нэмэгдэх тохиолдол цөөнгүй. Гэхдээ зөвхөн өвдөлт хизээ илэрч байгаагаар нь гэмтлийн байрлал шалтгааныг онцлох боломжгүй. Тарих энэ давтамжийг хурдан сордог. Өвдлөө, идлээ, намдлаа. Гэхдээ энэ нь үргэлж жинхэнэ өсөлт биш. Ходоодны таагүй мэдрэмжээ өсөлт гэж андуусч байж болох юм. Хэрв танд ийм зөөр илэрдэг бол ходоодоо дурандуулаарай. Ийм үед эм ухаасаа илүү хоолны дэлгэн барьж, саст хамгаалах, нөхөн төлжүүлэх арга хэмжээ авч ходоодны гэмтлээ ангаах нь чухал. Танд нөхөн сэргээх эмгүү эмчилгээ хэрэгтэй бол бидэнд хандаарай. Мөн ходоодны дурангийн зураг болон холбогдох бусад шинжилгээнүүдээ манай төв дээр авчирч зөвлөгөө авч болно. Ходоод гидсээ эмгүү ангаацгаая.